Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ Эрдэнэт үйлдвэрийн Эрдэнэт телевиз үзэгч та бүхэндээ мегмар гарагийн мэдээлэл төлөвлөлт төлөвлөхөд бэлэн боллоо. Автотээврийн байгууллагын төрөл бүрийн автомашин тээврийн гаражид Эрдэнэт соёлын цогцлборын түргэн тусламжийн тасгийн эмчнаар ээлжээр ажиллаж зурчлан сэргийлэх үйлчлэг хийдэг. Өөрөөр хэлбэл автотээврийн байгууллагын ажиллагчид жолооч нарын аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн байдалд хяналт тавин ажиллаж байна. Мэдээллийн дэлгэрэнгүй хүргэе. 2017 он гарсаар тус гаражийн давхарцсан тоогоор 8000 гаруй жолооч техникийн ажилчид өглөө ажилд гарах үзлэгт хамрагджээ. Үзлэгийн гол ач холбогдол нь тухайн ажилчны эрүүл мэндийн байдлыг урьдчилан тогтоох, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд чиглэгддэг. Оны эхний 2 сарын байдлаар үзлэгийн явцад 8 зөрчил илэрсэн бөгөөд өмнөх өдөр нь согтууруулах хундаа хэрэгэлсэн байсныг тогтоон ажлын байранд оруулахгүй байх арга хэмжээг авсан байна. Ажилд гарах эмчийн үйлчлэгээр бол 210 жолооч, түүнээс 46 ажилчид үйлчлэгт ороод гарлаа. Үүнээс автобусны жолооч 49, том тэрэгний жолооч 57, жишг тэрэгний жолооч 58 хүн үзүүллээ. Өглөө ирээд 10 хүний артерийн даралтыг үзэхэд нэг хүний артерийн даралт өндөр байсан тул Эрдэнэт соёл цогцлборын нарийн мэргэжлийн зүрх судасны эмчид үзүүлээд нөгөө хүн маань эмчтэй үзүүлээд эмчилгээгээ бичүүлж ирээд хяналтандаа одоо энд байгаа эмчийн хяналтанд яг зааврын дагуу эмчилгээгээ эхэллээ. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчлэгээр бүх жолооч ажилчдаа 100% хамруулсан байгаа. Үүнээс 54 одоо артерийн даралт өндөртэй хүнийхээ 25 артерийн даралт маш өндөртэй хүнийг нарийн мэргэжлийн одоо эмнэлэг соёлын цогцлборын нарийн мэргэжлийн эмч нартайгаа уялдаа холбоотой ажилласнаар артерийн даралт 180-аас 280 тайсан 280-аас 200 тайсан 15 ажилчдыг бол бүр хэвийн даралтанд нооруулсан. Энэ нь юутай холбоотой гэхээр нөгөөд нарийн мэргэжлийн амжилттай хүнтэйгээ ингээд нөгөө холбоотой ажилласны үр дүн бол энэ. Өгөгдсөн өөрөг чиглэл хуваарийн дагуу төрөл бүрийн автомашины тээврийн жолооч ажилчдад эрүүл мэндийн үйлчилгээг хүргэдэг. Түргэн тусламжийн тасаг нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй. Тус тасаг нь ажилд гарах болон ажлын дараах үзлэгийг тогтмол хариуцлагатай хийхийн зэрэгцээ жолооч ажилчдын эрүүл мэндийн болон аюулгүй ажиллагааны эрсдлээс өөрийгөө хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээллийг өгөх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Эрдэнэт телевиз мэдээлэл хэлбэрийг сонгож байгаа үзэгч танд баярлалаа. За говьл багийн булгтын Б хэсэгт шар усны үер боллоо гэх мэдээлэл олон нийтийн дунд гарсан хэдий ч мэргэжлийн байгууллагууд манай аймагт шар усны үерийн нөхцөл байдал үүсээгүй гэдгийг мэдээлээ. За гэвч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхтэй өрнүүлж байна. Дулааны улирал эхэлж байгаа учраас шар усны үер түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хотын хэмжээнд үерийн далан шуудуу ус зайлуулах хоолойг сэргээж цэвэрлэх ажлыг эхлүүлэх гэж байна. Үүний хүрээнд хотын захирагчийн алба хөдөлмөр халамж үйлчлэгээний газар онцгой байдлын газраас холбогдох судалгаа хийжээ. Тодорхойлбол шанд их залуу, говьл зэрэг 13 багийн нутаг дэвсгэрт 30 гаруй километр үргэлжлэх шуудаг цэвэрлэх, сэргээн засварлах шаардлагатай. Дээрх ажлыг 60-аас 80 гаруй хүн 3 хоногийн хугацаанд гүйцэтгэх боломжтой гэж мэргэжлийн байгууллагууд үзжээ. Үерийн далан шуудуу ус зайлуулах хоолойг сэргээх, цэвэрлэх ажил энэ 7 хоногийн баасан гарагт эхэлж, нэм гарагт дуусахаар төлөвлөгдсөн байна. Үүнээс өмнө ажиллах иргэдэд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл зааварчилгааг өгөх ажлыг зохион байгуулна. Урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн засаг дарга бас тодорхой үүрэг чиглэлүүд өгсөн. Тэгээ энэ үйл ажиллагааны хүрээнд бол хотын захирагчийн алба зохион байгуулад баян өндөр сум хөдөлмөр халамжийн хэлтэс онцгой байдлын байгууллага гэсэн ийм байгууллагуудын төвшөнд бол аймгийн нутаг дэвсгэртээр ялангуяа манай төвийн нутаг дэвсгэртээр байгаа үер болзошгүй үерээс сэргийлсэн шуудуу суугуудыг цэвэрлэх, ус орсох нөхцөлийг хангах зорилгоор ийм үйлчлэгээ явагдаж байна. За энэ арга хэмжээг бол 3 сарын 13-наас 17-ны өдрүүд бол зохион байгуулад ингээд ус бууж ирэхэд бас урс бололцоотой гэсэн одоо ийм арга шийдлэр бол арга хэмжээ авч байна. За энэ арга хэмжээг зохион байгуулахад бол нөгөө тодорхой ажлын одоо төр байр гэж ярих юм уу тийм ээ. Энд одоо иргэдийг авч ингээд 80 иргэн ажиллаж байгаа.
Аймгийн засаг дарга Батлуут тус ажлыг яарвчлахыг үүрэг болгосон мөн ажиллах иргэдийг эрдэмтчүүдтэй хайртай хөтөлбөрт бүртгэгдсэн айлуудаас сонгох чиглэл өгсөн байна. Дээр хөтөлбөрт хамрагдах буюу гэр бүлд нь хөдөлмөр эрхэлдэг нэгч иргэн байхгүй 1147 өрх байдаг байна. Эдгээр өрхийн гишүүдээс үерийн далан шуудуу ус зайлуулах хоолойг сэргээх цэвэрлэхэд ажилуулахаар болжээ. Дээр хэрэгэд өдөрт 20 гаруй мянган төгрөгөөр цалинжих юм. Аймгийн хэмжээнд инженерийн шугам сүлжээний 11 км сувг шуудаг сэргээн засварлах шаардлагатай байгаа. За гэр хорооллын айлуудыг үер усны аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд тусгахсан ажлуудыг хийхэд төсөв мөнгөний асуудал тулгамдаад байгааг мэргэжлийн байгууллагаас тайлбарлалаа. Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа анхдагчдын үлгийн нутаг Булган аймгийн Уугуул иргэдийн нэгдсэн золголт өнгөрсөн Бямбгарагт хангард паласт боллоо. 17 дугаар жарны алтан үндэслэхэд тэмээх гал дахиад жилийн сар шинийн нэгдсэн золголтыг Орхон аймаг дахь Булган аймгийн Булган хангаа нутгийн зөвлөлөөс зохион байгууллаа. Үйл ажиллагааг тус нутгийн зөвлөлийн дарга Монгол Улсын ажилтны төвийн гавьяат ажилтан дэлгэр нээж хэлсэн үгэндээ улиран одсон бичинжил Эрдэнэт хотод суугаа булганчуудын хувьд амжилтын буйхаа түүчээсэн сайхан жил байлаа. Олон ололт амжилтуудын дотроос Булган аймгийн сайхан сумын уугуул удам залгасан мис заслын их эмч Дашин Лавга Монгол Улсын гавьяат эмч болсон нь бид бүхэн том бахархалт үйл явдлыг авчирлаа хэмээн онцлон хэлсэн юм. Энэ үеэр Булган хангаа нутгийн зөвлөл болон сайхан сумын нутгийн зөвлөлөөс гавьяат эмч Лавга болон гал бичин жилд амжилт дагуулсан 9 алдартанд мөнгө аяга алд цэнхэр хадаг барьж хүндэтгэл үзүүллээ. Булган Орхон аймагт Булган хангаа нутгийн зөвлөл байнгын ажиллагаатай улирал сар алгацлагуугаар бол ажил зохион байгуулах гэж ойлгож байна. Дээрээс нь Булган аймгийнхаа засаг захиргаантай их ойр дотн ажиллаж байна. Ер нь өнгөрсөн одоо ирэх 2018 онд Булган аймгийн маань үүсч байгуулагдсан 80 жил яа болно. Тийм учраас энэ 17 онд бол булганчууд тэр тусмаа энэ Орхон аймагт амьдарч байгаа Булганы Уугуул иргэд, Суугуул иргэд, урд өмнө ажиллаж амьдарч байсан Булган аймагт сэтгэлдээ бүх иргэдэг бол би одоо энэ ажилд идэвхтэй оролцоосаа гэж хүсэж байна. Тийм ч учраас бид манай нутгийн зөвлөл эндүү чиглэсэн арга хэмжээ, эндүү чиглэсэн ажлууд нэлээд хийх болов гэж ойлгож байна. Нэгдсэн золголтын үйл ажиллагаанд Булган аймгаас сонгогдсон Улсын их хурлын гишүүн Батэрдэн, Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Оюун Бат болон засаг даргын тамгын газар албан байгууллагын удирдлагууд Эрдэнэт төлөвлөрийн анхны хөдөлмөрийн баатар, Булган аймгийн халиун сумын угуул жаргал сайхан нарын алдар гавьяатнууд хүрэлцэн ирж оролцлоо. Юуны өмнө ирж байгаа он жилүүдэд бид дандаа өдрөөр харах ёстой гэж бодож байгаа. Тэгээ эдгээр эдийн засаг муу байгаа ч гэсэн бид бол ирж байгаа ондоо бол ус ихийг бүтээх юм эрмэлзэлтэй байгаа. Тэрийг бол бас түлхэж өгөх, тэрийг дэмжих талаас нь бол ажиллана гэж бодож байгаа. Ер нь гарч ирэхдээ бас ярьж хэлжсэн зүйлүүдийн маань нэг нь бол ерөөсөө бид иргэдийнхээ амжиргааг дээшлүүлэх гэдэг зүйлүүд бүхий зүйлийг бол хандуулъя гэж байгаа. Улс орны маань хөгжил бол явдгаар яваад бас тодорхой хэмжээнд бол хийж бүтээх зүйлийг хийн. Гэхдээ бүхий болцоог бол иргэдлүүгээ хандуулъя гэж байгаа. Иргэд маань ажилттай байх, иргэд маань орлоготой байх, за тэгээд цалин мөнгөтэй байх, энэ талбар бүхэл болцоог бол хандуулж ажиллана гэсэн ийм л одоо төлөвлөгөө, ийм зорилттой байгаа да. Булган аймаг, Орхон аймаг хоёр бол ер нь одоо нэг агаараар амьсгалж, нэг газар дээр байж, нэг чанартай нэг төрлийн ус ууж байгаа шүү дээ. Ер нь Орхон Булган гэсэн тийм сэтгэл аймгийн удирдлагын хооронд, ард түмний хооронд байдгүй. Эрдэнэт хотын маань хүн амын 30 гаруй хувь нь бол манай Булганы иргэд байдаг. Ийм учраас одоо энэ Эрдэнэт амьдарч байгаа 100 мянган хүн ч гэсэн Булган аймаг руу очиж зочилттой одоо ярилцж хөөрөлж хамтран одоо ажиллаж байдаг. Ингээд Орхон аймаг маань Эрдэнэт хот маань энэ уур хамаа хөгжих юм бол дээшлэх юм бол Булганы амьдралд шууд нөлөөлж байдаг. Манай Булган аймгийн орон нутгийн орлогын ирээдүйн хувь нь жилд одоо 14-5 тэрбум төгрөгөөр бол гоогоос бол хүрч байдаг, бас үрчмэн хүрч байдаг. Ийм учраас одоо Орхон аймагтайгаа Эрдэнэтийн уулын мэдлэг хөтөлбөртэйгээ бид бол хамтын ажиллагаатай жил өхөн гэрээ болж ажилладаг. Ингээд одоо удахгүй Булган аймгийн маань 80 жил болно 18 он. Энийг ухлаж Орхон аймагтай мөн одоо Эрдэнэтийн уулын хөтөлбөртэй хамтарсан одоо гэрээ байгуулж ойгоо ухаж мэдээд ажил хийхээр төлөвлөд байгаа.
Булган хангаачуудын сар шинийн золголтын үеэр Булган аймгийн Тэргүүндэд шагнал Хатанбаатар Магсаржавын нэрэмж шагналаар Тус аймгийн угуул Олзбаатрыг шагнасан байна. Тэрээр Орхон аймаг дахь Булган аймгийн нутгийн зөвлөлийг 20 гаруй жил удирдах, хоёр аймгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан тул энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон байна. Мөн энэ үеэр нутгийн зөвлөлийн ажилд идэвх зүтгэлтэй оролцож байгаа зарим сумдын нутгийн зөвлөлийн дарга тэргүүлэгчдийг Булган аймгийн тэргүүний ажилтан шагналаар урамшууллаа. За үнэхээр сэтгэл өндөр байна. Үнэхээр одоо манай булганчууд, манай булганы нутгийн зөвлөл маань бол энэ ажлыг зохион байгуулдаг. Энд ирээд бол одоо үнэхээр одоо бид нар сэтгэл өөдрийг одоо хараад бүр ингээ хөгшчүүлэн хараад баярлаад одоо ингээд эцэг эхтэйгээ уулзсан юм шиг үнэхээр одоо тийм нэг жаргалын дээдийг авч хөгшчүүлтэйгээ гар зөрүүлэн золгож үнэхээр одоо нэрэн өндөр настай хүний хувьд их баяртай байна вэ. Сайхан жил гарч байна. Өнгөрсөн үйл яг уу цастай хэдий ч хэлсэн сайхан дулаахан өвөл болж хаврынхаа сартаа золголоо. Тэгээ өнөөдөр ингээ булганчууд бид бас золгож нутгийн зөвлөл маань энэ арга хэмжээг зохион байгуулж байгаад бас баяртай байгаа. Тэгээд миний хувьд бол Булган аймгийн Бугд сумын уугуул хүн тэгээ бас нутгийн зөвлөлдөө бас сонгуульт ажилтай тэгээд энд оролцож байна. Ингээд хэлэхэд одоо энэ гарч байгаа гал дахин ажилд булганчууд маань эрүүл инх байж, илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан ажил үйлс нь бүтээмжтэй сансан бүхэн одоо биелсэн сайхан жилийн байхыг өрөөдөө. Булганчуудын нэгдсэн золголтод Тус аймгийн сум самдын харьяат ахмад дунд залуу үеийн төлөөллөд оролцож ардын уламжлалт тоглоом наадгаагаар өрсөлдсөн юм. Булган аймгийн болон Эрдэнэ хотын уурхач соёлын ордны уран бүтээлчид Айдууны дээжээсээ ихшгийн цэнхэр хадаг өргөж булганчууд сар шинийн золголтоо сайхан зохион байгууллаа. Гадаад паспортыг аймгийн улсын бүртгэлийн хэлтэст одоогоор сонголт хийж байгаа ч цаашдаа Монгол улсын хүчин төгөлдөр гадаад паспортыг шинэ буюу чиптэй паспортаар солих юм байна. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй болсон байна. Учир нь дэлхийн улс орнууд Монгол улсын иргэнд олгогдсон энгийн гадаад паспортыг сунгалдахгүй байлгах шаардлага тавьсны дагуу энэ оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан иргэн заавал паспортаа шинээр захиалах шаардлагатай болжээ. 5 жилийн хугацаатай гадаад паспортын үн 32,500 төгрөг. За яаралтай авах бол өөрийн биеэр Улаанбаатар хотод улсын бүртгэлийн ерөнхий газрын 1-р байранд очиж биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хийгээ шалгуулж яаралтай үйлчилгээний үн болох 10,000 төгрөг төлж ажлын 3 хоногт паспорт авах боломжтой. Энэ талаар бид холбогдох мэргэжилтнээс тодрууллаа. 2004 онд Египтийн Каир хотод болсон олон улсын иргэний нисхийн байгууллагын одоо гишүүн орнуудын хурлын 9-р протоколоор машинаар уншигдах уюуд нэг чиптэй гадаад паспортыг 11 оноос одоо хэрэглээнд оруулах. За 15 оноос энэ чипгүй гадаад паспорт буюу одоо энэ бидний хэрэглэж байгаа энэ гадаад паспортыг 2015 оны 11 сараас хэрэглээнд гаргах тухай тийм одоо гэрээ байгуулагдсан. За энэ болохоор энэ байгууллагт бол Монгол улс гишүүн орноор ордог. За тэгээд үүнтэй холбогдуулан одоо 18 оноос чиптэй паспорт олгож эхэлнэ. Тэгэхээр гишүүн орнууд маань тэр протоколд нэгдэн орохдоо 15 оны 11 сараас эхлэн одоо нөө чипгүй гадаад паспортод сонголт хийх ингээд зогсоосон байна. Гэхдээ одоогийн байдлаар бол сонголт бол хэвээ өгдөж байна. Хүчинтэй хугацаанд дуусаагүй паспорт хүчинтэй үйлчлэл нь харин 2018 оноос гадаад паспорт чиптэй болно. Тиймээс цаашдаа хугацаанд дууссан гадаад паспортын иргэд улсын бүртгэлийн ерөнхий газраас шинэ паспорт авах нь тухайн чиптэй паспорт нь сонголт хийхгүй бөгөөд гадаадд байгаа иргэд өөрсдийн паспортоор эх орондоо зорчин ирэхэд ямар нэгэн асуудал байхгүй гинэ. Хөлмөрийн аюулгүй байдал эрүүл авахын 4-р шатны иж бүрэн үзлэх өнөөдөр баяжуулах үйлдвэр дээр эхэллээ. Мэдээллийн дэлгэрэнгүй хүргэе.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй байгаль орчныг хамгаалах хэлцээс үйлдвэрлэлийн цехүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн иж бүрэн шалгалтыг хуваарийн дагуу явуулж байна. Өнөөдөр 4-р шатны үзлэг баяжуулах үйлдвэрийн ажлын байр үйлдвэрлэлийн объектод эхэлжээ. Үзэлгээр тус цэхийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй стандартыг хэрэгжилт, бодлого, шийдвэр болон ажлын байр, байгаль орчин, нөхцөл байдлыг цогцоор нь шалгах юм байна. За баяжуулах үйлдвэр дээр 4-р шатны үзлэг өнөөдрөөс эхлээд 10 цагаас нээлттэй урлаг хийгээд явж байна. За манай байгаль орчны зүгээс бол одоо чиглэлээр манай 3 инженер хэсгүүдээ хувааж аваад явж байна. За миний хариуцсан хэсгүүд одоо уралжийн хэсгээс эхэлж уралжийн хэсгээр бол хөхөрт наатрыг гэх мэт нөгөө уралжууд их ашигладаг байгаа. Уралжуудыг одоо жишээ нь гадаа харагдж байгаа зориултын эсэглаатанд ашигладаг. Эсэглаат нь хүрэлцээгүйг нь болоод ингээд хөрснөөс хамгаалаад дандаа юм доороо 50 өрөөдтэйгээр ашигласан байгаа. Гэхдээ одоо бид ингээд үргэлжлүүлээд шалгаад явна. Тэгээ өшөө үерийн сувгууд байна. Гэх мэтлэн юмнууд байна. Тэгээ хайдлын аж ахуй дээр цагаан тусны ажил хэрхэн явагдаж байна. Тоос дарах ажлуудыг шалгаад явна. Үйлдвэрийн хэсэгт байгаа энэ сувгшууд одоо энэ өвлийн үед одоо цас мөс хайлаад айлж байгаа үед одоо сувгшуудгаа цэвэрлэх янзлах одоо ийм ажил эхлэх гэж байна. Энэ бол одоо цаг хугацаанд нь цэвэрлэхгүй бөглөрөөд энэ бүлэрснээсээ болоод одоо ингээд байгаль орчин хөрс ус бохирдуулах юм юу байдаг аюултай. Тэгэхээр одоо манай цэхүүд бүгд одоо хариуцсан газар нутагтай өөрийнхөө газар нутаг дээр одоо байгаа бүх сувгшуудаа цэвэрлэхийн даалгавар өгсөн байгаа. Биднээс л энэ 5 дахь өдөр бол одоо нэг ариун цэврийн өдөр. Энд бол дахиж биднээс шалгалт тийм. Одоо бол өнөөдөр бол бид зөвхөн баяжуулах фабрикийн хүрээнд одоо энийг бол шалгаж явж байна. Баяжуулах үйлдвэрээр ашиглаж байгаа уралжийн хадгалтын гормыг сайжруулах зорилгоор сүүлийн жилүүдэд зориултын агуулга барьж дуусгасан нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж байна. Агуулгад багтаагүй химийн бодисыг хөрснөөс хамгаалагдсан тавиураар тусгаарлан хадгалах болсон нь хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартад нийцэж байгааг шалгалтын комиссийн мэргэжилтнүүд онцоллоо. Хор аюулгүй шаардлагын биелэлтийн хувьд хангалттай сайн байгааг мэдээлж байна. 4-р шатны үзлэг 3 өдөр үргэлжилж Пүрэв гарагт эцсийн дүн гарах юм байна. Япон менежментээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй чанартай хүргэх зорилготой Медипас эмнэлгийн хамт олон зорилттой бүлгийн 30 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ. За мэдээллийг хүлээн авна. Медипас эмнэлгийн хамт олон үйл ажиллагаа эхлүүлснээс хойш иргэд олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийн олон төрлийн сургалт сурталчилгаа өдөрлөг аяныг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Тус хамт олон энэ удаад 7-р сургалт сурч боловсрч байгаа хараа сонсгол мэдрэлийн бэрхшээлтэй 30 хүүхдийг үн төлбөргүй 8 төрлийн шинжилгээнд хамруулж эцэг их хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрал олгох сургалтыг зохион байгууллаа. Энэ ажлыг 2017 оны үндэсний хэмжээнд их хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан санаач хэлжээ. Засгийн газрын өнгөрөгч Мегмар гарагийн хуралдаанаар их хүүхэд нөхөн үржихүүн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийг баталсан. За хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн үндэстэн чиглэл шаардлагатай хөрөнгийг улс болон орон нутгийн төсөвт тусгаж олон улсын зээл тусламжинд хамруулах замаар санхүүжүүлэхийг холбогдох сайд аймаг нийслэлийн засаг дарга нарт үүрэг болгосон юм а. Сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн 10 гаруй хөтөлбөрийн хүрээнд эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшинд манай улс шилжжээ. 2017 он нь болохоор их хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанар хүртээмжийг сайжруулах энэ одоо жил басантай холбогдуулан манай эмнэлэг нь өнөөдрийн үйл ажиллагаагаа мөн Орхон аймгийн хэмжээнд их хүүхдийн одоо эрүүл мэндийн сувилгын тусламж үйлчилгээг чанар хүртээмжийг сайжруулах энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаамаа. За энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаатай холбогдуулан одоо Орхон аймгийн 7-р сургуулийн дэргэдэх одоо тусгай боловсролын одоо сургалтанд хамрагддаг одоо сонсгол хэл яриа одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн одоо эрүүл мэндийн хэрэгцээг тодорхойлох зорилгоор одоо 30 хүүхдэд үн төлбөргүй нэг хүүхдэд 50,000 төгрөгийн одоо үзлэг шинжилгээг хийж одоо өнөөдөр манай Медипас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эхийн эндэгдлийн шалтгаанд дүн шинжилгээ ихэд 32.9% нь ажил үе, 25% нь малчин, 9.9% нь оюутан их байсан нь амжиргаа шилжилт хөдөлгөөн засаг сахиргааных завсартал эмнэлгийн тусламж үйлчилгээг оройтож авснаас болсон гэж улсын хэмжээнд авсан тоо баримтаас дүгнэлт гаргажээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр их хүүхэд нөхөн өрчхүүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, оншилгоо эмчилгээний дэвшилтэт аргыг нэвтрүүлж, хүний нөөцөө чадахжуулан их хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэж албаныхан үзэж байна.
Одоо үзэгч та бүхэн өдрийн зочны ярилцлагад анхаарлаа хандуулно. Зочинтой сэтгүүлч Мөнх Буянга ярилцсана. Сайн байцгаана өрхөм үзэгчдээ та бүхэнд орой минь төргий Эрдэнэ төлөвлөрийн Эрдэнэ телевизийн мэдээлэл хөтөлбөр өдрийн зочны ярилцлагаар үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Өнөөдөр манай студид Эрдэнэ төлөвлөрийн автотээврийн байгууллагын авто засварын газар 3-ын ахлах мастер Баярат хүрэлцэн ирээд байна. Танд орой минь төргий. За баярлалаа. Та бүхэнд өнөөдөр орой минь төргий. Мэдээж гал дахиад жил гарснаас хойш одоо авто засварын газар 3-ын хамт олон маань нэлээд ажлын одоо ол замаг ихтэй ажиллаж байгаа хаа гэж бодож байна. Мэдээж бас Эрдэнэ төлөвлөрийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг ханган ажиллахад хөлн болж ажиллаж байгаа автотээврийн байгууллага нэлээд том бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тэдгээрийн нэг эдэс болсон авто засварын газар 3-ын төлөөлөл бидэнтэй одоо ярилцаж байгаа. Тэгэхээр авто засварын газар 3 маань дотроо 3 хэсэг бүрдэлтэйгээр бүтцийн нэгжийн хувьд тэгж ажиллаж байна. Тэгэхээр ер нь авто засварын газар 3-ын үйл ажиллагааны чиглэл за тэгээд энэ тухай бас үзэгчд маань ерөнхий ойлголт өгөөч та. За авто засварын газар 3 хэсэг нь бол дотор 3 хэсэгтэй байдаг. Механик боловсруулалт руу урсгал засварын хэсэг, моторыг хэрэгтээ хэсгсэн 3 хэсэгтэй байдаг. За бидний гол үйл ажиллагаа нь бол бүх техникүүдийн бүрэн бүтэн байдлыг хангаж техникийн бүрэн бүтэн үйлчлэгийг бол бүрэн дүүрэн хийж цаг тухай бүрд нь одоо хийж явах гол үүрэгтэй байдаг. Манай хамт олон бол нийтдээ одоо 52 хүн байдаг. 5 инженер техникийн ажилтнаа 44 одоо ажилчтай ажилтдаг. За тэгээ одоо энэ сүүлийн үед бол манай хамт олон бол одоо бүтээч үйл ажиллагааг өрнүүлэн ажиллаж шинээр одоо гаднаас өндөр өртөгтэй худалдаж авдаг эд тэнгуудыг авахгүй тулд бид нар хуучин сэлбэг запас сэлбэгээ сэргэн засварлаж бэлт тавьж тусгай эргэлтийн эсгэлаадыг бий болгож ажиллаж байгаа даа. Энэ нь одоо Эрдэнэ төлөвлөрийн одоо бас цех нэгж болгонд өрнөж байгаа хэмнэлтийн бодлоготой бас дүүтж байгаа. Яг үнэ. Яг хэмнэлтийн бодлогыг бид барьж ажиллаж байгаа. Тэгэхээр бүтээмжийн хөдөлгөөн танай хамт олонны дунд хэр өрнөж байгаа бол ажилчдын санал санаачлагыг дэмжихийн тулд удирдлагын багаас бас энэ одоо бүтээмж инновацийн хөдөлгөөнийг идэвхжүүлэхэд ихээхэн анхаарч шүү дээ. Цех нэгж болгон өөр чиглэлийн үйл ажиллагааг хариуцсан явуулдаг хэрнээ тэгээ дотроо бас энэ бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлснээр үйл ажиллагаагаа сайжруулж заас ажилчдынхаа оролцоог энэ яг өдрийн ажлын амжилтуудад бас ингээд оролцуулж явж байгаа нь бас харагддаг. Бүтээмжийн үйл ажиллагааг манай хамт олон бол байнга хэрэгжүүлж яаж байгаа. Бүтээмжийн үйл ажиллагааны хотод хэсэг дээрээ тусгай 3 одоо юу болгон баг болгон ажиллаулдаг. Тэгээ бүтээмжийн үйл ажиллагааг одоо сар бүрдээ дүгнэж ажилчдынхаа хийсэн бүтээмжүүдийг одоо урамшуулах маягаар хурлаа хийж дүнгээ гаргаж ажилладаг. Автотээврийн байгууллагын авто засварын газар 3-ын хамт олон маань одоо мэдээж одоо техникийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллахын тулд засвар үйлчилгээг ханган ажиллаж байна. За тэр дундаа бас тоног төхөөрөмжийн шинжилгээний асуудал дээр хэр анхаарч байна. Өнгөрсөн онд за энэ он гарснаас хойш тоног төхөөрөмжийн шинжилэл, парк шинжилгээний асуудалд хэр эерэг үр дүнгуудыг гаргасан байгаа бол парк шинжил бол манайд нэлээд хийгдсэн байж байгаа. Юуны тоног төхөөрөмжийн хувьд бол одоо сүүлийн тоног төхөөрөмжээр бол дугуй засвар дээр л хийгдсэн байж байгаа. Ер нь үйлдвэр маань үйл ажиллагаа хийснээс хойш одоо 30 гаруй жил ажилласан техникүүд байгаа юу? Одоо ер нь ямар техник хэрэгслүүд одоо үйлдвэрийн тэр техник хэрэгслүүдийн найдвартай ажиллагааг засч засвар үйлчилгээ үзүүлэхэд оролцож за тэдгээрийг хийхэд ажиллаж байгаа. За Эрдэнэ төлөвлөр 30 гаруй жил одоо болж Эрдэнэ төлөвлөр 30 гаруй жил болоход манай одоо хэсгүүдээр бол одоо техникийн бол шинжилгээг бол нэлээд хийсэн байна. Энэ нь болохоор өсөн сүүлийн 3 жил дараалан одоо хийхдээ бол дандаа автомашин болон тусгай зориултаа одоо юунуудыг машин механизмуудыг дандаа өөрчилж шинжилгээ хийсэн байна. Мөн одоо сүүлийн үе ихгүйгээр одоо хуучин бас Оросын техникүүд бол манай зөндөө байдаг. Одоо сонсмол байна, эсгаатрууд байна. Тэр техникүүдээ бол одоо их засвар хийж үйл ажиллагааг бас сайжруулан ажиллаж байгаа. Энэ 180 гаруй техник байгаа гэж нэгдүгээр техникүүдийг техник хэрэгслүүдийг мэдээж урсгал засварт оруулахаас гадна урьдчилан сэргийлэх үзлэгт оруулснаар одоо урьдчилж эвдэрлийг олж харж за тэгээд бас болзошгүй эрсдлүүдээс хамгаалан ажилладаг байна. Ямар хуваарийн дагуу тэр техникүүдийг манайх бол үйлдвэр техникийн товчноос тусгай үйлдэлний юу гаргаад өгч, график бидэнд гаргаад өгчдөг. Тэгээд тэр графикаа дагуу дандаа үйлчлэгээнд орж ирдэг. Тэгээд тэр үйлчлэгийг бид нар хамгийн чанартай сайн хийгээ явахад бол техникийн эвдрэл бол багардаг.
Үйлдвэрийн хэмжээнд одоо яг шин залуу ажилчид их орж ирж байна те. Одоо хамтын гэрээний хүрээнд болон за үйлдвэрийн маань нэг үе солигдож байгаа гэдэгтэй холбоотойгоор бас шин залуу ажилчид их орж ирж байгаа. За тэдгээрийн туршлагыг бас чамлахааргүй гэлээ. За тэг бас гэж бас залуу ажилчдыг богино хугацаанд чадваржуулж тань шиг туршлагатай ажилчдын туршлагыг хоригдлуулж за тэдгээрт богино хугацаанд чадваржуулах авахд их анхаарч байна л да. Танай хамт олонны хувьд залуу ажилчдаа сургах за тэгээд ер нь ажилчдынхаа чадварыг дээшлүүлэхэд хэрхэн анхаарч байна? За яг үнэн сүүлийн үед бол одоо эцэг хийхээ оронд одоо орж ирж байгаа залуу боловсруучид манай зөндөө орж ирсэн. Манай хэрэнхэдээ бол одоо нэлээ тийм залуужаад манай Ахмад ажилч маань гавьныхаа амралтанд гараад тэдний үр хүүхдүүд нэлээ орж ирж байгаа. Ингээ сүүлийн 2 жил гихтэл манайд одоо нэгэн залуучууд тэднийг одоо бие даан сургах, тэднээс сургалт явуулах, дадлагжуулах үйл ажиллагаан дээр би өөрөө болон миний хамт ажилладаг туршлагатай ажилчид бол байнга дагалдуулан ажил сургаж байгаа. Эрдэнэ үйлдвэрийн ажилчдын бас чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд цэх хэлтсүүдийн удирдлагуудаас анхаардаг. Танай хамт олон бас ажилчдынхаа одоо уур амьсгалыг тий. За тэгээд бас мэдээж ажлын бус цагаар нэгнтэйгээ туршлага солилцох. За энэ чиглэлээр ямар хөө ажлууд хийж байгаа бол? За энэ чиглэлээр бид нар ажилчдын чөлөөт цагийг одоо зөв боловсон өнгөрүүлэхийн тулд сайхан фитнесээр байгуулсан. Тэр фитнесээр өөрийн хүч чадвартайгаар тоног төхөөрөмжлөн сайхан фитнесээр байгуулсан байна. Манайх бас сайхан саунтай байдаг. Саунаа бас сайхан тогтчуулаад одоо ажиллаж байгаа. Тэгээ тэр шинээр орсон ажилчтайгаа бол манайх сургалтын юу гэдэг танким байдаг. Тэр сургалтынхаа танкимд бас тэднийг одоо ганцаарчилсан болон одоо хамтарсан техникийн сургалтайгаа хамтраад тэднэртэй бас сургалт явуулдаг. Таны хувьд одоо Эрдэнэ үйлдвэрийнхаа хүндэт дэвтэр бичигдсэн гавьяатай хүн байгаа. Тэгэхээр Эрдэнэ үйлдвэрийн хүндэт дэвтэр бичигдэнэ гэдэг нь бол мэдээж маш нэг төрлийн хэрэг байдаг шүү дээ. Таны ажлын амжилтын талаар бас хоёлаа ярилцъя. За би одоо 1980 оноос өдөө хүртэл ажиллаа. Анх эхлээд би Бялдаазын засварчийн ажилд орчихсон. Тэгээ засварчин хийж явж байгаа дараа нь мастер хийгээд тэгээ ахлах мастер хүртэл ажилласан. За энэ хугацаанд бол одоо олон сайхан бас надад бол багш нар зөвлөлтийн мэрэгчлэлтэнгүүд эдрийг дагалдаж бол нэлээд их юм сурж мэдсэн. Тэгээд тэр сур мэдснийхаа дагуу одоо өөрөө өдөө хүртэл ажиллаад энэ амжилтын маань сая бас үнэлээд бас намайг үйлдвэрийн хүндэт дэвтэр бичигдлээ. Би чинь 2005 онд хөдөлмөрийн хүндэт медаль авчихсан. Тэгээ сая 2016 онд цэхийн шилдэг ажлаар бас тодорсон. Иймэрхүү амжилттай ажиллаа. Тэгээ сая үйлдвэрийн маань хүндэт дэвтэрт намайг бичлээ те. Миний энэ ажлыг дүнж. Тэг үйлдвэрийн маань хувьд бол бас нэг тогтсон зүйл байдаг шүү дээ. Багшийн харилцаатай те. Тэрүүгээрээ одоо мэдээж тэр залуу ажилчдыг туршлагажуулж Ахмад ажилчдын туршлагыг хуваалцах гэдэг одоо олон одоо эерэг үр дагавруудыг бас агуулсан нэг тийм тогтсон зүйл байдаг шүү дээ. Та бас багш нарынхаа тухай ярьж өнөөдөр танд бас хичнээн шавнар байж та хичнээн шавнарыг шин залуу ажилчдыг та бас гарын ганцхан төргөж хөлийн дөрөнд нь хүргэж ажил мэргэжлийн одоо өнөөдрийн энэ тавцан тавьчирсан байна. Би Бялдааз дээр байхдаа Борис Николаевич гээд Орос мэргэжилтэн байсан. Энэ мэргэжилтийг дагаж анх эхэлж энэ техникийг яаж засвар үйлчилгээ хийдэг, яаж застгийг анх тэр багшаараа заалгуулсараад дараа нь одоо тэгээд өөрөө биедан ажил. Дараа нь миний багш Сүхвэ гэдэг хүн байсан. Тэр Сүхвэ багшаагаа бас дагаж нэлээд их юм сурсан. Тэгээд биедан ажил сурсан да. За шавнарын хувьд бол одоо үндсэндээ 60-70 шавтай болж байгаа. Ялангуяа одоо энэ нэг техникийн сургуулийг төгсөж байгаа. Манай яг мэргэжлийн дагуу одоо ангиудыг төгсөж байгаа хүүхдүүд байдаг. Тэд нар бол жил болгонд дадлага хийхээр ирдэг. Тэгээд тэднийг одоо дагалдуулан сурах тал дээр бол сүүлийн үед нэлээд чанартай ажилладаг. Тэгээд тэднээс садна одоо тэдний хамгийн сүүлд шалгалтанд орох одоо бүх юунуудаа нөгөө онлынхаа хамгаалт мобайлтай ажил биш тий. Тэрийг хамгаалахын тулд одоо тэндээ бол нэлээд тулгуулж ажиллаж өгдөг дөө. Хамт олонны ажлын сан санаачлага хэр нэмэгдэж байна? Манай хамт олонны сан санаачлага бол нэлээд нэмэгдэж байгаа. Манай хамт олонны ажлын байрын тогтчлолтод бол сүүлийн 2 жил манайх дараалан ажлын байраараа бол одоо цехтэй болон үйлдвэрийн хэмжээнд бол одоо тэргүүлж байгаа. Ялангуяа манай ажлын хамт олонны тэр ажлын үнэлгээ юун дээр гардаг вэ гэхээр одоо цехийн хэмжээ 3 дугаар шатны үзлэг гэж явагддаг. Тэн дээр манайх бол байнгын сайн гэсэн үнэлгээ авдаг гэсэн.
Тэгээ цэгтэй нь манай тэргээр манайх толгойлдог. А дөрөвдүгээр шатны үзлэг гэж үйлдвэрийн хэмжээнд явагддаг. Энэ үзлэгт бол одоо манай хангалттай гэсэн үнэлэг бол байнга авдаг. Энэгээр бол бидний бас нэг ажлын үзүүлэлтүүд бол байнга дүгнэгдэж явдаг болов шүү дээ. Тэглэх байх уу. Ер нь одоо таны хэлж байгаачлан ажлын байрны тогтчлолтод 2 жил нэлээд төлөв анхаарлаа гэж байна. Ажлын байрны тогтчлолтод анхаарах нь бол мэдээж ажлын байрны эрсдлийг давхар бууруулж хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуй чиглэсэн үйл ажиллагаануудын үр дүн гэж харж байна л да. Яг он гарснаас хойш хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр авто засварын газар 3 дээр шинээр хийгдсэн ажлууд за тэгээд л ажилчдын санаачлах яаж тусч байна? За манай дээр хийгдэж байгаа ажлууд бол ерөөсөө засварчдынхаа одоо ажлын байрын нөхцөл байдлыг бол сайжруулах тал дээр нэлээд анхаарч ажилласан. Энэ нь болохоор яа гэвэл сүүлийн одоо багжуудаар засварчтай бол бүрэн хангаж ирсэн. Энэ нь бол одоо манай засварч бас нэг ажиллахад бол бас нэг сайхан урам өгч байгаа. За бид нар болохоор одоо 2014 онд эко орчин 2016 гэж одоо зарлагдсан байна. Энэ үед манай хамт олон одоо бүх юугаар бол дүгнэгтээ 2 дугаар хайранд орж ирсэн. Гадна тогтчлолт эко орчин гэдэг гадна тогтчлолтоор шүү дээ. Ногоон байгууллагын жираа тийм ээ. Тэр үндэ манайх одоо үйлдвэрийн хэмжээнд болон аймгийн хэмжээнд 2 дугаар хайранд орж ирсэн. Мэдээж хамт олон бол өнгөрсөн жилийн ажлын амжилтаа тухайн жилдээ баттгаж энэс илүү гарах зорилт тавиа ажилладаг шүү дээ. Манай хамт олонны гал дахиад жил ямар ажлуудыг хийхийг хэлж байгаа вэ? Манай хамт олон ирэх одоо энэ дахиад жил бол одоо нэгдүгээрт юуны өмнө одоо урсгал засвар техникийн үйлчлэг улам чанарч улам сайжруулна. Хоёрдугаарт бол одоо бид одоо энэ сүүлийн Honda маркийн автомашинууд болон ирсэн техникүүдийг дандаа тэр Улаанбаатар руу авч явж их урсгал засварыг хийдэг байсан. Тэрийг боловлоо одоо манайх одоо өөрснөө хийж болж эхэлж байгаа. Энэ жил их ч одоо 2 машин хийх гээд ерөнхийдөө захиалга өгөөд одоо бэлдээд байж байгаа. Энэ нь бол одоо бас бидний бас нэг том үзүүлэлт. Давхар одоо Улаанбаатар руу явахгүй тийм чадвар нэмэгдсээр гадна бас зардал хийнэх. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирж авто засварын газар 3-ын бүтээлч хамт олонны ажлын амжилтын талаар одоо ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Үзэгч та бүхэнд хүргэж байгаа Эрдэнэт телевизийн мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн хүрч байна. Өнөөдөр манай студид авто тээврийн байгууллагын авто засварын газар 3-ын ахлах мастер Баярбат оролцлоо. Мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэн үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ. Улс орон болон дэлхий дахинд өрнсөн онцлог үйл явдлын мэдээллийг цахим хуудаснаас хамтдаа зөвхөцгөөё. Эвдэрл төрсөн талбайн 40% нь алт олборлагчдоос шалтгаалсан байна. Уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого, уурхайн хаалтын журам сэдэв семинар өнөөдөр эхэллээ. Байгаль орчин аян жуулчлалын дэд сайд Батбаяр энэхүү семинараас гарах үр дүн засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвөө хэрэгжүүлэх, уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллогыг 2017-оос 2018 онд хийх, уурхайн хаалтын журмыг боловсруулах, хэрэгжүүлж эхлэх ажилд ихээхэн чухал үр гүйцэтгэнэ. Дэлхийн улс орнуудын ирээдүйн хөгжлийн чиг хандлага нь аливаа нөөцийг үр ашигтаа зарцуулдаг, байгаль орчны бохирдолоо дороотлоос урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн ялгарл багтаа үйлдвэрлэлийг дэмжсэн, нийгмийн ялгааг арилгахын төлөө эдийн засгийн тогтолцоог цогцлон бий болгож чиглэж байгаа юм гэж хэлсэн байна. Тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний борлуулалт өсөх төлөвтэй байна. Тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын өсөлтөд 2017 онд өнгөрсөн оны үзүүлэлт болох 4% өсөлтийг давна гэж шинжээч дүнсэж байна. Учир нь Азийн улсуудын эдийн засаг үргэлжлэн сэрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн онд юань ханш суларсан бүгд найрамдах хятад ард улсын худалдаа эрхлэгчдийн зарим бүс нутаг дахь, тухайлбал Япон болон Америкийн нэгдсэн улс дахь хөрөнгө оруулалт буурахад нөлөөсөн. Гэсэн ч энэ нөхцөл байдал 2017 он сайжрах хандлагатай байгаа юм. Европын улсууд аюулгүй байдлын асуудал санаа зовсон хэвээр байгаа. Хонконгийн эдийн засгийн сэргэлт удаан байгаагаас гадна онлайн худалдааны эрэлт өсөж байгаа нь тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдад томоохон сорилт болж байгаа юм. Монголын чөлөөт бүхийн үндэсний актив байгуулагдлаа. Чөлөөт бүхийн төлөө бие сэтгэлээ зориулъя яваа дасгалжуулагчид нэгдэн Монголын чөлөөт бүхийн үндэсний актив байгуулсан байна.
2012-оос 2017 оны Олимпийн цикэлд Монгол улсын эрэгтэйчүүдийн шигшээ багийн удирдан ажилласан Гавьяат Мөрчин Пүрбаатар, Цогтбаяр, Гавьяат дасгалжуулагч Баяра, Энхбаяр, Наранбаатар, Гавьяат энэхүү активын дасгалжуулагчаар ажиллахаар болж байна. Активын тамирчдын эхний тэмцээн Бурятын ерөнхийлөгчийн сумын тэмцээн юм байна. Тус тэмцээнд 40 гаруй тамирчид өрсөлдөхөр болж байна. Тус активын тамирчид дасгалжуулагч Энхбаярын удирдлаганд ор Хөх хотод тамирчид хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна. Саяны халбаг архи баримжаалах чадварыг 30% бууруулдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд эрхийн асуусан этгээд согтууруулгуунда мансууруулах им сэтгсэд нөлөөлөх бодис сэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 7 хоногоос 30 хоног хүртэл хугацаагаар баримтлах шийтгэл оногдуулахаар заасан. Дээрх хуулийн залт хэрэгжилж эхэлснээс хойш өнөөдрийн хүртэлх хугацаанд нийслэл хотын хэмжээнд нийт 94 хүнд 7-оос 30 хоногийн баримтлах шийтгэлийг шүүхээс оногдуулсан байна. Согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндөө өрнөж байгаа зүйлийг бодитоор хүлээж авч чадхаа байдаг байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суулгарч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар нь мууддаг байна. Австралид вакцины хэлгээгүй хүүхэд сургууль цэцэрлэгт хамрагдахгүй. Австралийн засгийн газар товлолтод дархлаажуултанд хамрагдаагүй хүүхэд асрах төв цэцэрлэгт хүлээн авахгүй бол хуулийн залт гаргахаар төлөвлөж байна. Тус улсын зарим мужууд хэдийн энэхүү залтыг мөрдөөд эхэлсэн боловч Австралийн ерөнхий сайд үүнийг улс даяараа мөрдөх шаардлагатай хэмээн үзэж байгаа юм байна. Эрүүл мэндийн байгууллагч түүнийг дэмжиж байгаа ба эцэгчүүд болон нийгэм хүүхдийг хамгаалах үүр хүлээдэг болохыг онцолж байна. Австралийн хүүхдийн эрүүл мэндийн судалгааны төвөөс 2000 орчим эцэгхийн дунд явуулсан судалгаагаар хүүхдүүдийн 5% нь дархлаажуултанд бүрэн хамрагдаагүй гэж гарсан байна. Трамп Путин нарын анхны уулзалт их хорийн үеэр болно. Оросын холбооны улсын төрийн тэргүүн Владимир Путин, Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нар энэ оны 7 дугаар сард уулзаж магадгүй хэмээн Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний хэвлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээллээ. Тодорхойлбол хоёр орны төрийн тэргүүний анхны уулзалт эх 7 дугаар сард Германы Хамбург хотод болох их хорийн удирдагчны дээд хэмжээний уулзалтын үеэр болох юм байна. Сануулгад Путин Трамп нар өмнө хэд удаа удсаар ярилцаж хоёр орны хоорондын харилцаа гүнзгийрүүлэн бэхжүүлж тогтворжуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Мөн хоёр улс терроризмын эсрэг тэмцэж ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргааны үед хүчинг болгосон зарим заалт гэрээг сэргийхээр тохиролцсон байна. Одоо үзэгч та бүхэн хотуудын цаг агарын ойрын 3 хоногийн урьдчилсан мэдээ болон арилжааны банкуд дээр валютын үн хаш ямар байгаа талаарх мэдээллийг хүлээн авна. Эрдэнэ төлөвлөрийн Эрдэнэ телевиз үзэгч та бүхэндээ мегмар гарагийн мэдээлэл төлбөрөөр төлөвлөлөө. Анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхний маргааш ажил үйлсэд амжилт хүсье. Баярлалаа.